Хонконгийн төв банк доктортой койны зохицуулалттай холбоотой нийтийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд 2024 оны эцэст гэхэд доктортой койны зах зээлийн зохицуулалтын үндсэн чиглэлийг танилцуулгаар зорж байна. Хонконгийн сангийн яамны орлогч дарга Чан хэлэхдээ сүүлийн 5 жилд манай улсад финтек компаниудын өсөж өргөжих орон зай бий болж Web3 экосистемийг дэмжих чиглэлээр идэвхтэй ажиллаж байна хэмээн дурджээ. 2023 оны 1 сараас Хонконгийн төв банк койн гаргагчдыг үн цэнэ хадгалах зорилгоор шаардлагатай нөөц хөрөнгийг байршуулахыг шаардаж эхэлсэн ба мөнгө угаахтай тэмцэх хатуу бодлого баримталдаг крипто биржүүдэд лиценз олгож эхэлсэн. Мөн Хонконгоос гадна Америк нэгдсэн улсын санхүүгийн зохицуулах хорооноос доктортой койны зах зээлийн зохицуулалтыг танилцуулахаар ажиллаж эхэлсэн бөгөөд 6 дугаар сарын эхний 7 хоногт доктортой койны тухай 3 хуулийн төслийг өргөн барьсан нь холбооны нөөцийн санд гол эрх мэдлийг олгох, төрийн эрх баригчид хөндлөнгөөс оролцох зарим зохицуулалт зэргийг тусгасан байжээ. Нэг талаас Хонконг дэлхийн крипто зах зээлийн төв болохыг эрмэлзэж байгаа бол нөгөө талаас Америк нэгдсэн улсын эрх зүйн зохицуулалт нь зарим бизнес эрхлэгчдийг тэр дундаа доктортой финтек үйл ажиллагаа эрхлэгчдийг улсаасаа шахах нөхцөл болж магадгүй юм.